За одоо тэгээд мэдээний чанарын шалт хийхин тулд энэ дөрвөн зүйлийг харуулах хэрэгтэй. Форматын шалгалтыг гэж за тэгэхээр энэ мэдээнээс нь ингээ ерөнхийдөө харах юм бол тавьж харж 0.2 0.9 цм ясна хас 20.4 гэх мэт тийм үү те. Нэг оронтой байсан бол 2 юутай орж ирж байна. Тэгээ энэ ч гэсэн форматаас нь харахад энэ нэгэн төрлийн бус мэдээ байна, холимог мэдээ байна гэдгийг олж харах боломжтой. За тэгээ бүрэн бүтэн байдал гэдэг нь болохоор мэдээж он тийм үү те өөрөө чинь сонгож авсан олон жилийн мэдээний оныг гүйцээсэн гүйцэтгэлүүд нь ямар байна. За тэгээ хэрэгтэй ямар судалгааны чи хэрэгтэй мэдээллүүд байна. Тэдгээрийг гүйцэд байна уугүй юу гэх мэт эдгээр зүйлсүүдийн талаар харах хэрэгтэй. За тэгээ дараагийн хэсэг нь болохоор орон зай болон цаг хугацааны хувьд тасралтгүй байдал гэж байгаа. За тэгэхээр энэ болохоор за жишээ нь тосон цэнгэл гэх юм бол ямар ч юу байхгүй. Энэ хэсэгт бол мэдээ ерөөсөө алга байна. За цаашаа байгаа хэсгийг бол мэдэхгүй. Тэгэхэд энэ ойролцоох станц улаастай ч юм уу тий тосон цэнгэлтэй ойролцоох станцуудын мэдээтэй харьцуулж байсан маягаар энийг бас нөхөх шаардлагатай гэсэн. За цаг хугацааны хувьд тасралтгүй байдал бас хангасан байх хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр энэ жишээ нь эрдэнэтийн хувьд тийм ээ энэ 2005 оноос эхлээд бас мэдээ болохоор бас байхгүй байна гэх мэт ийм байдлаар зүйлүүдээр шалганаа. За тэгээ утгын шалгалтын хувьд болохоор өмнө бол хэлсэн байж байгаа. Тэгэхээр энэ градацийн асуудлын талаар бид нэр эхний ээлжинд үзэх ёстой. Тухайн мэдээлэл маань хэдий гэрийн хэмжээнд байдсан бэ гэснийг тийм тоо бол байж ах хэвээр. За тийм ээ эхний ээлжинд. За тэгэхээр энэ бол температурын утга учраас энэ тухайн газрын нутгийн жилийн дундаж температур бол байж байгаа. Тэгээ ингээд харахад бүхэл станцууд маань ойролцоогоор 0.2, 1.8 гэх мэт ийм утгууд нь бол ер нь бол ойролцоо төстэй. За тэгээ дээрэс нь болохоор жишг тийм үү те тийм каталогийг үүсгэх хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр энэ болохоор одоо Монгол орны хэмжээгээр олон жилийн дундаж тийм үү те температур ямар байдаг вэ? Тэ тэр утгатай жисэн маягаар одоо 0.5 ч юм уу 3 ч юм уу тийм үү те үүний утгыг бол та хэд өөрсдөө бас бодоод мөн референс эдгээр ашиглаад олж авах нь бас зүйтэй. Байж байгаа. За тэгэхээр иймэрхүү жишг юунуудыг болохоор бид бас ярьстай тодорхой хэмжээний таблиц маягаар тийм үү те таблиц үүсгэж болно. Таблиц гэдэг нь болохоор өснөгт байж болно. За жишээ нь олон жилийн дундаж температур за тэгээд максимум болон минимум утгууд гэх мэт ийм юмны хязгаарын тоо утгууд бол байж ах хэвээр температурын хувьд тийм ээ. Тэгэхээр үүнтэйгээ харгалзуулан тухайн утгууд маань хэр жишг утгатайгаа ойролцоо байна вэ гэдгээр тийм нэг хяналт хийх боломжтой, чанарын шалт хийх боломжтой. За нөгөө нэг нь болохоор улирлын орон нутгийн онцлог бол улирлын нөхцөлийг бас тусгасан байх хэсгийг бас шалгах хэрэгтэй. Дараагийн хэсэг нь. За тэгэхээр
За усын отхор ч юм уу тий Улаангом тийшээ харьцангуй хүйтэн байна. За тэгээд урагшаах тийм үү нутгууд говийн аймагуд бол харьцангуй дулаан байна гэх мэт тийм ээ. Иймэрхүү орон нутгийн нөхцлүүдийг бас харгалзан үзэхийн зэрэгцээ тэр улирлын онцлог бас байна уу. Жишээлбэл нэг сар 2 сард тийм үү тий ийм утгууд хасах утгын дотор нэмэх утга явж байх ч юм уу тий гэх мэт иймэрхүү зүйлүүдийг бас харгалзан үзэх ёстой. За тэгээд дараагийн хэсэг нь болохоор энд харгалзаж үзэхдээ зарим нэг эргэлзээтэй утгууд бас байж болох юм. Харьцангуй одоо эерэг утгыг өгөх шаардлагатай боловч харьцангуй одоо дулаан ч юм уу эсвэл хүйтэн нөхцөлийг харуулах шаардлагатай байтал станцууд өөр хооронд нь харьцуулахад за усын Улаангомыг за өөр хангаан 10 хэртэй харьцуулж үзчихнэг болно. За нэг бол мөрөн болон хатгал гэх мэт эдгээр нөгөө нэг цаад дэвсгэр гадарга нь юу яадаг вүлээ тий хэр хөтөн нөхцөлтэй бэлээ эдгээр зүйлсүүдийг бас харгалзан хэр өндөр уулархаг уу тийм ээ далайн түвшнээс хэр өргөгдсөн гэх мэт эдгээр зүйлсүүдийг бас харгалзан бас цаад нөхцлүүдийг бодох хэрэгтэй. За нөгөө нэг юм нь болохоор энд хэлснээр энэ болохоор цагуурын станцын байршил гэж юм тийм үү те одоо өргөргийн байдлаас өсвөлээд тийм ээ өндөршлийн байдал гэх мэт юм. За тэгээ хэмжилтийнх нь хугацааг нь бас харгалзаж үзээ. Хэмжилтийн багжийн горим зэргийг бол мэдэх шаардлагатай гэж хаад ямар төрлийн багжийг ашигласан бэ? За тэгээ дээрэс нь хэмжилтийнх нь хугацаа арай зөрүүтэй байна уугүй юу тийм ээ. Тэгэхэд зүгээр нэг өглөө нөгөө нэг температурын дундажтай гаргахад хэд хэдэн за нэг ерөнхий нэг 2 үндсэн томьёол байгаа шүү дээ. Максимум болон минимум температур дээр нэг үндслэг байхад нөгөөх нь болохоор хэмжилтийн ажилтны хугацаа бүрээр тийм үү те 3 цаг тутмын утга тийм ээ 3 цаг тутмын утгуудаар бас боддог нэг тохиолдол байж байгаа. Тэгэхээр энэ ямар арга аргачлалаар энэ жилийн дундаж температурыг тооцоолсон бэ? Тухайн станц маань зарим ихэнх станцууд болохоор 3 цагийн хэмжилттэй боловч зарим харуулууд ердөө 2 цагийн хэмжилттэй өдөрт 2 удаагийн хэмжилттэй байж байгаа. Тэгэхээр энэ болохоор бас нэг арай өөр тоотгууд бол илэрхийлж гарч ирнэ. За тэгэхээр иймэрхүү зүйлсүүдийг бас харгалзан үзэх шаардлагатай гэсэн үгээ. За эдгээрээс гадна за зүгээр нэг нийтлэг ашиглагддаг арга бодъё л доо. За тэр болохоор яах вэ гэхээр за тухайн дундаж температурын утга байлаа гэж бодоход за энэ T дундаж температур эдгээр за Монгол улсын хэмжээнд ч юм уу те эсвэл энэ Алтай гэдэг станцын хувьд эдгээр онуудаар нь авахаар нэг станц дээр температурын утга
бол гарч ирэх ёстой. За тэгэхээр энэ тухайсан энэ жилд нэгэн жил 0.2 гэх мэт тийм үү тий. Энэ болгон чинь болохоор энэ тухайн онд нь харгалзсан нэг утгууд бол байх нь. Тэгэхээр энэ утгууд чинь жил буюу тийм үү тий. X утга чинь нэг юм тоо хязгаарын утга нь байх ёстой гэдэг зүйл байж байгаа. Энэ болохоор тухайн алтай станц дээрх олон жилийн дундаж температурын утгаас нэмэж хасах 3-ыг өрчгөн стандарт хязгаалт тийм утга байгаа. Энэ утгын хооронд энэ маань жишг маягаар байна уугүй юу гэдгийг бид нар харьцуулж үзэх шаардлагатай болтгоо гэсэн. Нэгс энд юу хэлээд байна вэ гэхээр T average дундаж утга дээр нэмэх нь 3-ыг өрчгөн стандарт 3 стандарт хязгаалт. Энэ бол нэмэх тийм үү их утга гэсэн. Үүнээс энэ тухайн жилийн температурын утга маань бага буюу бага. За тэгсээр нэ дараагийнх нь болохоор жис хасах нь 3 S стандарт хязгаалттай бас их байна уугүй юу? Энэ зайс дотор байж ах хэвээр гэсэн. Нэгэсний та хязгаарын утгууд үздэг шүү дээ. Жишээлбэл энд нь тэгвэл утга ийшээгээ нэмэх хязгааргүй. Ийшээ хасах хязгааргүй байлаа гэж бодоход за энэ TIR чинь болохоор за дундаж утга нь болохоор тгээ хувьдсан байлаа гэхэд энэ болохоор T average дундаж утга нь тэгтэй байлаа гэхэд нэмэх 3SD гэсэн энэ эхний нэмэгдсэн хэсэг тийм ээ маань энэ дээр дараагийн энэ хэсэг маань хасах руу байхад энэ TI-ийн утга маань энэ хооронд байх юм бол ямар нэгэн чанарын хувьд асуудалгүй гэсэн үг. Чанарын хувьд асуудалгүй. Нэг бас нэг тийм өсөрсөн тоо тий биш байна гэсэн үг. Одоо жишээлбэл бөөн утгууд байлаа, тоо утгууд байж хахад өглүүд байж хахад энэ дотор одоо энэ 10 гэдэг ч юм уу тий гэсэн утга явж байгаа юм бол эдгийг харахад харьцангуй их бага утга байгаа зү. Тэгэхэд 10 гэдэг бол энэ арай андуурч үгүй юу тий? Энэ бол нэлийн асуудалтай гэлтгэж байгаа л утга гэсэн үг л дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг гаргаж ирэхдээ ийм харьцааны аргуудыг ашигладаг гэсэн үг. За ийм зүйл байгаа.
Roger шууд нь үүний талаар бол сая ярьсан болгоныг болохоор та хэд ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ тухайн T-average буюу энэ дундаж тийм ээ нэмэх хасах 3 гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Стандарт хазайлт ST стандарт deviation гэдэг үгийг ерөнхийдөө хэлдэг байгаа. За та хэд болохоор дельта T ч юм уу тийм энэ хүмүүгээр тэмдэглэж байгаа байх статистикийн хичээл дээр. За тэгэхээр энэ 3 гэдэг юмыг болохоор яг тухайн мэдээнийхээ онцлогоос шалтгаалаад 3-аас 5-ын хоорондоос авч болдог. Хийг бас санал болгодог. За 3 нэлийн одоо мэдээнийх нь өгдлүүд нэлийн шигүүд гэх юм уу тий өөр хоорондоо тийм байх шаардлагатай гэж үзэж байгаа тий өөрчлөлт багтай утгуудын хувьд болохоор энэ утгыг 3 за тэгээ 4 5 гэх мэт байна. За тэгээ 5-аас энэ дундаж утгаас тухайн өгдлийг бид нэр дундаж утгыг бараар гистограммаар ингэ байгууллаа гэж бодоход энэ болохоор энэ T average бай. Гэт энэ стандарт хазайлт энэ утга нарай хийчлээ. За тэгэхээр стандарт хазайлтын утга бодог шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ стандарт хазайлт энэ утга нэгээр авсан байгаа. Энийг 3 дахин тийм ээ. 3 дахин авсан. 3 дахин авсан. Үүнээс гадагш гарсан утгуудыг эдгээрээс гадагш гарсан энэ outlier гэж хэлдэг эдгээрийг outlier. Энэ өсөрсөн энэ тухайн мэдээллийг маш чанаргүй байдалд оруулж байгаа энэ мэдээллүүдийг бүр устгадаг. Тэгэхээр ийм чанаргүй мэдээг бол илрүүлээд нэгэнд илрүүлсэн бол за одоо энэ 10 гэх мэт тийм үү те үүнийг устгах хэрэгтэй. Ингээд мэдээнээс энэ чанаргүй мэдээллүүдийг олж илрүүлээд арилгана гэсэн үг. Жишээлбэл та хэдэд ийм нэг юм график болов өгсөн байж байгаа. Энэ бол шууд жинс ингээ харахад энэ цэгээр бүрэнгийн энэ дугуйнууд нь болохоор ажилтны мэдээнүүдийг бүгдийг нь бол буулгацсан утгууд байж байгаа. Энэ хажуу талаас нь болохоор яг вэхээр энэ яг статистик үзүүлэлтүүдийн дундаж утгууд нь альны стандарт хазайлтны альны гэх мэт ийм утгуудыг бол буулгацсан байж байгаа. Тэнцээс ингээ харахаар одоо эдгээр
тийм үү те. Графикаар бас ингээд буулгахад ингээд өсөрцөн юмнууд болохоор бас илт ингээ харагддаг байгаа. За тэгэхээр эдгээр мэдээллүүдийг энэ чигт нь одоо түүхийн маягаар нь оруулах уу? Хэрвээ өөр чи мэдээ их цөөхөн байгаа тохиолдолд дээрэс нь болохоор тухайн мэдээний чинь онцгоос шалтгаалаад юуг илэрхийлж байгаа юм бэ гэдэг онцгоос шалтгаалаад зарим мэдээллүүдийг бид нар хадгалах бас шаардлага гарч ирдэг. Түүнээс энэ тохиолдолд тэр саяхан хэлсэн тэр 3-аас 5-ийн стандарт хазаалтыг хамарсан тийм үү те. Дахин энэ дотор бас бүр илүү тийм үү те бүр өсөрсөн ийм утгуудыг болохоор outlier-ууд гэж үзээд тусгах хэрэгтэй. Энэ тохиолдолд болохоор арай өөр нэг онцлог тийм үү те утгуудыг ашиглаж ийсэн болохоор цаадгаас нь дэвсгэр гадраг маань гэсэн шал өөр байсан учраас энэ тохиолдолд асаагүй тухайн мэдээллийг үнэн бодит яг тухайн орчныхоо нөхцөлийг бол илэрхийлж байгаа гэж үзээд бол авч оруулсан байж байгаа. Тэгэхээр тухайн мэдээлэл маань юуг илэрхийлж байгаа бэ? Нөхцөл нь ямар байсан бэ гэдгийг бас айлхоор гаргах хэрэгтэй, бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдээний чанарыг шалгахдаа энэ алдаатай мэдээг илрүүлэхдээ бид яагаад алдаатай гэдэг нь болохоор заавалчгүй өсөрсөн юм болгон те нэг сөрхий тийм үү те ийм утга гаргаж ирээд нэг л өөрчлөлтгүй тийм үү те утга гаргаж ирнэ гэдэг нь зорилго биш. Бидний хувьд яг бодит нөхцөлийг те яг харуулсан мэдээллүүдийг авч үлдэх их чухал нэг зорилго маань. Тэрийг бас байнга санаж явах хэрэгтэй. Тэгэхээр тухайн мэдээлэл маань бодит байна уу үгүй юу гэдгийг бас байнга харуулж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тийм нөхцлүүдийн бас бодолцоод бас нэг тийм тал байдаг шүү. Тэрийг бол харуулъя гэсэн. За тэгээ дээрэс нь энэчнээс болохоор бас нэг харах юм болохоор яг үхээр та гэдэг ийм график хийгээд харахад ийм өсөрсөн тоотгууд тийм энэ градусаас гадагш байхын утгуудыг болохоор бид нар илрүүлэхдээ шууд нүүдэн байдлаар хараад илрүүлэх бүрэн боломжтой их амархан байдгаа тийм. Тэгэхээр иймэрхүү графикуудыг өөрсдөө хийгээд Excel дээр амархан штэ Excel дээр хийгээд тийм эсвэл R дээр ч юм уу хийгээд өөрсдийнхөө хэрэглэдэг програм дээр хэрэглээд тэр MATLAB гэх мэт иймэрхүү MATCAD эдгээр дээрээ бас болгож ирж байгааг янзч болно гэдэг гэсэн ийм зүйл байгаа. За тэгэхээр мэдээний чанарын шалгалтын хувьдлахаар энэ хүртэл байлаа. За тэгэхээр энэ одоо жишээлбэл хэрвээ шаардлага анхааргүй байх юм бол чухал мэдээнд бол төвлөрнө гэж байгаа тийм ээ. Температур хуурт унсан гэх мэт. За иймэрхүү бас ядаж авч болохоор зарим мэдээлэл бас аюу гологдлогтэй эргэлзээтэй тийм мэдээний бүрдцтэй юм станцын мэдээлэлүүд бас ихээр байдаг. Тэгэхээр тэр болгоноос харж байгаа за мөн тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй ярилцж байгаа ч гэсэн тэднээс зөвлөгөө авч болно. За хөвчлийн температур хуурт унсны мэдээлэл арай л найдвартай гэдэг ч юм уу тийм иймэрхүү бас байна гэдэг юм бас харуулж үзэх хэрэгтэй зүйл байгаа. За энэ хүртэл ийм байна. Өөрчн за энэ хүртэл ингээд болох байхаа мэдээний чанарын шин энэ шалгалт хийхдээ тийм за тэгэхээр энд болохоор бид хэдийн хийсэн зүйлс маань за тэгэхээр одоо энэ мэдээ маань
За тэгэхээр та нарын хувьд даалгавар болохоор юу байх вэ гэхээр жоохон мэдээг зэгцэлж сурах хэрэгтэй. Мэдээг зэгцэлж сурах хэрэгтэй гэсэн ийм зүйл байж байгаа. Нэг нь болохоор мэдээ. Зүйл. За тэгэхээр энэчээс болохоор яаж зэгцлэх вэ гэхээр аль болохоор одоо жишээлбэл сая шиг юм график зураглал өөр хооронд нь дундаж утгатай гаргахад аятайхан тийм нэг нөхцөл рүү оруулах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо энэ болгоны чинь одоо ингээл сараар нэг бодоол юугаар нь бодоол энэ толгой эднэр гэх мэт тийм үү тий. Энэ он эднэрийг нэгэн аятайхан цэгцэнд бол оруулж ийш. Тэгээ дараагийн үйлдэлүүдийг бол хийх бол зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр үүн дээр бол маш сайн эвтэйхэн хийгээд анхаарал сураад авчих хэрэгтэй зүйл байж байгаа. За гэхдээ энэ та бүхэнд нэг санд болгох юм бол нэг юм бол иймэрхүү байдал руу шилжүүлэх зүгээр. Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр энд нь он явж яадаг тийм үү тийм. Тийм ээ. За он тийм ээ. Сар нь өдөр нь. За тэгээд хэрвээ хоногоос хугацааны тийм алхамтай байх юм бол дараагийнх нь болохоор цаг ажилтны цаг тийм ээ. За цаг гэх мэт иймэрхүү. За тэгээ хэрвээ өөр станцууд байх юм бол станц бод нь явж явах станцын тэгсээрээ нэр устагаа. За тэгээд уртлах нөгөө нэг метаа мэдээллүүд нь болохоор бас байж ивэл их зүгээр. Тэгээд ID-тэйгаа уртраг нь өрөөрг нь тийм ээ. Хэрвээ нэг станцын биш нэлээд олон станцын мэдээлэл байх юм бол энэ станцын мэдээллүүдийг оруулж өгч явах хэрэгтэй. Уртраг, гийн мэдээ, өргөргийн мэдээ тийм ээ. Өргөргийн мэдээ. За тэгээд далайн түвшнээс дээш өргөгдсөн өндөр гэх мэт ийм мэдээллүүдийг бүгдийг сайхан оруулаад ингээд нэгэн жигд ингээд болгоод авчих юм бол ийм болгосон мэдэн дээрээс lookup тэблийг ашиглаад энэ чинээсээ хоногоор сараар гэх мэт тийм ээ. Хоног сар
сар. За тэгээд жилээр гаргах бүрэн боломжтой мэдээллүүдийг тийм ээ хоногоор, сараар, жилээр гэх мэт тийм ээ боломжтой. Тэгэхээр ийм юунуудаа маш сайн бодоод зэгслэх хэрэгтэй. За тэгэхээр янз бүрийн төрлийн иймэрхүү мэдээлэлүүд олдох учраас та ойлгож байгаа зү нь яллахаар эхнээс нь нэгэн төрөл рүү шилжүүлж тэгээд дараа нь эдгээрээсээ саяхан хийсэн бүх юмудаа харж агаад тийм ээ. За тэгээд энэ чиглэлийнхаа дагуу энэ эдгээр болгонуудыг харна. За тэгээд станцийнх нь байршил, орон нутгийнх нь онцлог гэх мэт өөр хооронд нь бас харьцуулж харах хэрэгтэй. Гэтэ эдгээрээс өмнө эхний ээлжинд хамгийн түрүүнд энэ эхний энэ хэсэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Энэ хэсэг хамгийн ихэнд тавигдах хэсэг 1 номер байж байгаа. Форматын харна. Зарим нэг нь одоо жишээлбэл нэгжийн хувьдчилсан бас хангацаарах хэрэгтэй. Зарим нь градусаар байж температурын хувьд кельвинээр байх жишээний ч юм уу тий. Ялангуяа урийн анализын мэдээ ашиглаж авах тохиолдолд зарим үед өмнөхүй чигийн хувьд болохоор бас нэгж нь өөр байна. Гэх мэт эдгээр зүйлсүүдийн төлөө энэ болгоных нь нэгжүүд дээр бас маш сайн анхаарч явах хэрэгтэй. За тэгээ бүрэн бүтэн байдлыг бас хянаж шалгаад тасралтгүй байдлыг харж агаад за тэгээд энэчнээсээ болохоор зарим нэг яхаа аргагүй илт өсөрсөн ч юм уу тийм утгууд байх юм бол энэчнээс нь одоо өнгөөр тийм үү задлан ялгадаг ч юм уу иймэрхүү байдлаар яаж байгаа. Тэгээд дараагийнхаа түвшинд нь болохоор түрүүчийн хэлснээр нэг бол граф байгуулж үзээд тийм ээ. Нэг бол тухайн графикт асаа өсөрсөн хэсгүүд байлаа гэхэд тэгчгэлээсээ дундаж утгаасаа гаргаж ирж байгаа. Дундажаасаа хэр юутай байна уу, өсрэлттэй байна уу. За тэгэхэд тэдгээр өсрэлттэй байгаа хэсгүүдийн хэрэг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол ер нь энэ нотой мэдээ юм шүү, асуудалтай мэдээ юм шүү, гол хөдлөж мэдхээр мэдээ байна уугүй юу гэдэг зүйлсүүдийг энэ болохоор энэ тухайн станцийнх нь байршилын тань, онцлог тань, бусад нөгөө ойролцоох мэдээ, станцийнх нь мэдээтэй бас харьцуулаад үзэх. Иймэрхүү байдлаар нэгтлэх бас шаардлагатай байгаа. За тэгэхээр иймэрхүү байдлаар яах аргагүй гологдол гэж үздсэн мэдээлэл болгоныгоо гологдол гээд энэ бас нэг юм санах юм болохоор таадад юу яа гэхээр энэ болгоныг хийхээс өмнө хийж явах явцдаа тэр болгоонуудыг хамгийн ихэнд болохоор нөгөө мэдэн дээрээ бүгдийг ажиллаад туршлагагүйтэй нөгөө мэдэн их мэдэнч бөөмөд нөгөө дараа нь баахан дээш доош нь хөдлөгдсөн мэдээгээ аль нь ч үнэн, аль нь ч их мэдээ байсан юм мэдгээ байждаг. Тэгэхээр эхний ээлжинд их мэдээгээ бол тэр чигт нь бол хадгалж явах хэрэгтэй. Олж авсан их усүртэй, их суурьстай тийм ээ. Их усүртэй хамтдаа нейростай метатай юм хүнтэй хадгалсан байх хэрэгтэй, сэв хийсэн байх хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь алах нь болохоор нэгэ одоо чанарын шалгалт хийх гэж байгаа мэдээгээ тусад нь хадгалах хэрэгтэй тийм ээ. Сэвас гэж байгаа. Асгаж байгаа. За эхний ээлжинд чанарын шалгалт хийсэн. Тэгэхээр энэ болгондоо та хэд өөрсдөө степ хийгээд явж явах хэрэгтэй. Эхэнд нь болохоор
ихэнх нь болохоор яг түрж хэлсэн энэ нэг форматын тий айгуу тийм эвтэйхэн байдалд шилжүүлэх хэрэгтэй. Нэгэн ээжэл станцын индигстэй нэрустай тийм ээ бусад бүхэл мэдээллүүдийг тэгээд оныг нь оруулаад сарыг нь оруулаад өдрийг нь оруулаад хугацааг нь оруулаад за тэгээ мэдээллүүдээ бүгдийг сайхан ингээ болгоод байгуулсан байвал их зүгээр гэж байгаа. За тэгээ формат эдгээр юм сайхан нэгэн жигд болгоцсон бол тэр чанарынхаа шалгалтууд руу шилжээд энэчнээс нь яхаа аргагүй чи гологдол гэж үзсэн бүр баттай гэж үзсэн юмудаа ард нь тэмдэглээ хийж явах хэрэгтэй. Тэмдэглэгээ нэмэлт нэг баг нь оруулж ирээд нөгөө мэдээнийхээ эннийхээ ард нөгөө шинээр формат үүсгэсэн форматлсан мэдээнийхээ ард тэмдэглэгээ гэж хагаад тухайн мэдээнийхээ ард нь нэг тэмдэглэгээ хийгээд гологдол тийм үү те гэх мэт иймэрхүү тэмдэглэгээнүүдийг дандаа хийж явж явах хэрэгтэй гэдэг ч юм уу те тэр гэж юу ойлгодог. За хэрвээ с ิจ гтэй гэж үзэж байгаа с ิจ гтэй гэх мэт. За тэгээ дараагийн алхам нь болохоор нэгэнд гологдол гэж чи үзэж байгаа мэдээллүүд энийг бас адилхан сейв хийсэн бас те дараагийн түвшин дахиад seed нь болохоор бас нэг өөр дахиад нэг юм хадгалсан шинэ яах нь штэ гологдлуудыгаа бүгдийг сайхан устгаад дахин шалгалт бол хийх ёстой. Хоёр дахь шалгалт эднийг устгасныхаа гологдол мэдээллүүдээ энэ өсөрсөн тоотго тийм ээ 10 гэсэн эдгээр ийгээ аваа хийсэн бол дахиад энд нь болохоор одоо дундаж утгуудыг бодохоор эн чинь өөр утга гарч ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр дахиад тэр утгаасаа нөгөө стандарт хязгаарлалт тийм үү тий тэр юмудаага бас аплай хийхээр энэ нөгөө с ิจ гтэй тоотгууд чинь бас ямар нэгэн бас өөрчлөлт орж ирж гинэ үгүй юу тийм ээ. За зарим нэг нь бүр илүү тодорхой гараад ирэх боломжтой байгаа. За тэгэхээр эдгээрт нь болохоор дараагийнхаа түвшнийх нь зүйлсүүдийг бас шалгана гэсэн. Бусад нөхцлүүдтэй тухайн үед эсвэл ямар нэг онцгой тохиолдлуудаас басан байж болно тийм ээ гэх мэт. Хэрвээ тийм онцгой тохиолдол байсан байх юм бол энэ харин бодит тийм үү тэмдэглэгээнд дээр нь тийм зүйл болсон гэх мэт иймэрхүү байдлаар тэмдэглээ явж явах тэмдэглээд тэгээд энэ с ิจ гтэй гэдгийг нь бол арилгах хэрэгтэй болох нэ гэсэн. За ийм байна. Тэгэхээр энэ болгоныгоо дандаа ингээ хадгалаад тийм ээ. Тэгээд ямар үндслээр ямар боловсруулалт хийсэн бэ гэсэн эдгээр болгон чинь бас дандаа хадгалагдаж явж явах ёстой шүү. Тэгээд эргээд дараа нь чи ямар нэг юм болоо гэхэд эргээд бас энд нь баг зэрэг засвар хийх ч юм уу тий эсвэл дахин үүсгэх нэвтлэх бас зүйлсүүд гарч ирдэг. Ийм зүйл бол байнга байдаг. Тэгэхээр энэ севас тий энэ алхам болгоноос севас хийгээд тэмдэглэгээнүүдээ маш сайн хийгээд явж явах бол аюул чухал шүү. За ийм байна. За тэгээд чандрынхаа шалгалтуудыг хийснийхаа дараа алдаагаа илрүүлсэн бол алдаануудаа бол арилгах хэрэгтэй байх нэ гэсэн. За энэ хүртлийн энэ хэсэг бол ингээд дуусчихна. За